Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр. Юуны өмнө нийт үзэгчид Монгол түмэн та бүхэндээ үндэсний тусгай тогтнолоо сэргээ мандуулсны түүхт 113 жилийн мэндийг хүргье. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол буддист соёлын төв Вашингтон ДС хотын монголчуудын холбоо хамтран уламжлалын дагуу үндэсний тусгай тогтнолоо сэргээ мандуулсны түүхт 113 жилийн ойг сүсэгтэн олон дэмжигчдийн хамтаар ёслол төгөлдөр тэмдэглэл өнгөрүүллээ. Мөн сүсэгтэн олонний төлөөлөл тус төвийн үйл ажиллагааг дэмжиж хандив өргөж, эдгээрийн дотор цам урлаач ган хоёыг өөрийн уран бүтээлийн дээж цамын багийг тус төвд гардуулж өглөө. За энэ жилийн хувьд маш онцлогтой нэгэн зүйл болж өнгөрлөө. Энэ жилийн онцлог бол Монгол буддист соёлын төв Хойд Америк төвд анх удаа Монгол иргэдийн дэмжлэг гал сэтгэлээр цогцлон босгосон шинэ намын өргөөнийхөө анхны толгойг туулж галыг ноцоосон бэлэгдэлтэй сайхан үйл явдал болж өнгөрлөө. Ийхүү Монгол буддист соёлын төв Вашингтон ДС хотын монголчуудын холбооны зохион байгуулсан ёслолын ажиллагааны зарим нэгэн дүрс бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та бүхэн тус төвийн үйл ажиллагааг дэмжиж хандив өргөх хүсэлтэй байгаа бол хандив өргөх мэдээллийг энэхүү мэдээний доод талд description хэсэгт оруулж өглөө.
이건 님이야. 난 남자 모르겠는데. 나샤에 올라가서. 자. Гэхдээ энэ авахшаа энэ домонгийн бүтээн энэ юу гэж штэ гэдэг. Хилээд тэгсэн хачилж штэ. Өдөө сурчсан байна. Эйпэс үү бас ятна жөөрөө. Шүтэн охин багшийн гаан одоо даалсан юм байгаа. Тэгээ энэ болсныг бол манай түрүүн гайг хэлсэн манай DCI-ийн одоо хүмүүс ингээд бүтээлгсэн гэж. Тэгэхээр бол ингээд энэ одоо бас л одоо Монгол хүн бүтээсэн, монголчууд өөрсдөө бүтээлгсэн тийм ээ. Бид нар өөрсдөө бүтээсэн тэр бурхнад олчихсан байгаа. За тэгээд тэндээс болоод явцаад ингээд өндөр гэгээ. Тэгэхээр энэ өндөр гэнэ бол бид 16-7 хичээлээ хийгээд ихтэй ингээд өндөр гэнэгээ сайн бүтээдэг авчираад ингээд энэ жаазанд хийгээд бид бас ингээд залаад хадгалаа явсан. Тэгээд тэр өндөр гэнэ ингээд олчихсан. За тэгээд энэ Чингис хаан байгаа. За бид бол бас ингээд Чингис хааныхаа сүрчэнд ороод цаашин төр бүхэл юм хаттаа Чингис хаанаа одоо бахархад болгоод ингээд явж байгаа. Тэгээд манай цаашин номоор Чингис хаан бол одоо Өсрөл тэнгэрийн одоо үсэд юм аа бас бохны тэнгэрийн хувьдраа бол бидний тэтгэж гэсэн бидний төдөө замтай хөнөөж ирсэн гэж одоо нэстэр ном болдог гэдэг. Тийм учраас бид нар Чингис хаанаа одоо ингээд бохны шашны ясаар энэ одоо гарууд хайрын символээс болсон энэ одоо сайхан чанцсан энтрээ оройтой мандуулсан тэгээд одоо хар цагаан одоо сүүл энэ бүхэл учир бэлэгдээ бүгдийн намаа төрөг батхамаас томчлоод төрийн одоо шилхэн бодоод ингэж бүтээсэн Чингис хаан байна. За тэгээ бид Ганжуур Данжуурынхаа 108 бат одоо Монголоос ингээд баг багаар залж ирсээр одоо ингээд энэ 20 гаруй бат, тийм 20 гаруй бат байгаа. Энэ одоо Ганжуур бол бурхан багшийн одоо гол сургаал. Бурхан багшийн альцсан сургаалыг бол Ганжуур гэдэг. Бурхан багшийн альцсан сургаал номуудыг тайлбарлаад бичсэн эрдэмтдийн номуудыг бол Ганжуур гэдэг. За бид нар Ганжууртай явандаа бас Ганжуур судрынтай байна. Тэгээд цагаан сар босол үеэр цагаан Ганжуур судраа байж иргэдэг, мөрөгдөг энэ төр ингээд одоо тааваа хэрэгтэй бидэнд бол одоо бас ингээд шүтэн дотор бурхан ном гурван зүйлээр хараад одоо гурван их шүтэн болж байгаа шүү дээ. Тэгээд бид дан багшаа залсан ба намнар тайвшин дамаа шилдэг шээ. За тэгээд энэ аюул сурахад бид нар одоо ингээд Вашингтон хамтдаа бүгдээрээ залгаад байгаа сэргийлээд авцаагаад энэ бол бидний бүдгийн соёлын төв бас үүсгэхийн суур болж байгаа тийм ээ нэг дараа. Нөгөө тал дээр бол аюул сурахын талаараа бид нар цаг усын аюулаас одоо хамгаалнаа гэсэн учраас энэ авийн одоо улс ордч гэсэн тэр бүгдүүд бол одоо цаг үеийн насны барцдгоо цаг усын хөлбөө байх
тэрийг одоо бэлэгдээд ингээд авч байгаа. Нэгсэн ном бид энэ хаяж ухрын заснараа одоо зөвхөн энэ мужич биш тийм ээ энэ байгаа бүх хүмүүсийг л одоо урт тустай байхад нь бас хувь нэмрээ оруулж байгаа гэсэн. Америкаас бид нэр таваар авдаг бид нар оюун санааны яг залбирах бэлтгэлийн хаймаар бас л хүн бусдад юм өгдөг. Ер нь бол дандаа цаашаа өгч байж хүнд эргээд одоо иргэдэг тийм одоо зарчмаар явдаг. Тэгэхээр дандаа л Америкийн аваад байх биш бид тэдэнд байхгүй юм бид цаашаа өгч явах авчиртай. Тийм бодолтойгоор бид бол аюуш бүтнээс алсан. За тэгээд энэ бол манай өндөрлөгийн анх дугаар бол. Тэгээ манай бурхан шашны одоо гол ихтэй бол ялангуяа бурхан шин том өргөн дэлгэр 3 дугаарын одоо өргөн дэлгэрсэн бол өндөрлөгийн завд бодож тэгээ өндөрлөгийн нэг. Тэгээд бас энэ ингээд зэг одоо наамтай ингээд бүр зүү орож Монгол хүн бүтээсэн. Тэгээ энэ соён бүтээсэн бас монголчууд одоо манай Монголын одоо нийт улсын шүтэн шүү дээ. Тиймээс соён бүсгэн. Тэгээд бас л ургасан бүтээсэн дандаа Монгол хүний ойсон хатгсан тийм зүйл шүтэнэ залцсан байгаа. Одоо хүн ирээд асуугаад олон бурхан байгаа. Гэхдээ энийг хэн яасан бэ гэхэд бид нар энэ төр хийсэн юм уу, Непал хийсэн болоогоо сууж явах ш. Монгол хүний ур бүтээл юм аа гэдэг ингээд. Тийм учраас яа Монголын бурхан шүү учраас нэг талаараа бид нар өөрсдийн бас шашин нааш нөхөд залбирч биширж байгаа дээр нь бас Монголынхаа соёл гэдэг бол бас улсад хилжээ. Таниулж яхан зүйтэй гэсэн утгаараа энэ Монгол хүний хаалсан бүтээсэн тухнаатай холбоо зарж байгаа шүү. За тэгээ манай 10 дугаар богд байна тийм ээ. Одоо солосноо задраад ингээ шашин бол сайхан за манай богд Америкт төрсэн хүн байгаа. Бас л одоо биднээс нэгэн цагт энэ өдрөнд дотор богднаа мөрөд бидэнд ажилласан бүгдээ үүсгэн одоо болохгүй гэх юм байхгүй гэж бодвол баяа болно гэж бодож байгаа. За тэгээд энэ дөрвөн хуруухан манай сая хандад дөрвөн айлсан дээр дөрвөн бол одоо сайн цаг энэ одоо авчирнаа гэж үздэг. Бид нар хочин бол одоо дөрвөн орон дээр ерөөр хэлбэл манай бодлууд их шүлдэг. Тийм ч дөрвөн. За ийм учиртай байгаа. Тэгээд энэ жаараас гурхан очир байна гэхэд бас л одоо Монгол хүний бүтээсэн. Тэгээд түүнийг ингэж одоо зүү ороож битгсэн юм бодлоо байгаа. Тэгээд далаа багшаа залсан энэ одоо бурхан багшаа залсан. Тэр дөрөв дүүнхрийн одоо хот намд байж байна. Энэ жилийн дүүнхрийн айлттай зэрэг одоо ингээд богд хайрсан юмнуудаа бид татсан байнамаа. Тэгээд энэ бас энэ жадан байна. Ханжуур дотроо энэ ч ингээд одоо байгаа. За тэгээд энэ бол дэмчиг нагуу гэдэг бохон. Энэ бол манай богдын одоо хол гэж шүү. Одоо янзын бохон байдаг бас манай айн дор богд манай богдуудыг шийдэх байсан гэж дэмчиг нагуу гэдэг юм бас одоо Монгол хүнээс одоо бол шийдэх монголчуудын бол бас ийм бодлоо ингээд хам доороо одоо хол энэ бүтээл даваа. Энэ дээр даваагчтай энэ авчаад нас өндөргийн богдуудын уур дүрээ. За ийм зүйлсүүд байгаа. Одоо эднэрийг бол та нар бол би өөртөө дөрөвс ингээд харахгүй байгаа. Үрээд одоо гэж. Үрээд одоо. Тэгээд яг мэгдэн ярихгүй суулж по Монгол жоох могол. Тэгээд тэр бол нөгөө юу хаа. Сэнжээ чанар илжээ болоод одоо дүрийн дотор байгаа. Наад энийг сайхан тав хүмүүс болж байгаа. Тэгээд за энэ бүхэн болоо мэдж байгаа тийм ихтэй наажин жожонгоо морж ирээд тэгээ бисэн төгсөн шүү дээ. Ардталтаа далаа багшийн моторын хэлтэй. Тэгээ багшийн гарын усгтэй. Тэр цаа дараах нь бол тэр багшийн одоо баян далаатай байдаг. Заримдаа багштай ярьдаг гэж багштай гэж айлдаад байдаг шүү дээ. Төвдөөс залж ирсэн хамгийн одоо нэг шүтэн ингээд. Тэр 100 болох. Нэг янзын одоо 100 болох юм байна. Тэгээ энэ бурхнаа багш ингээд өгөж чадвал өөрийнх нь одоо зарим хүн бол унтлагын өрөөнд баг хамтлан горон дээр хамт байж идэг юм шиг байсан шүү. Гэтэ багш өргөж чажуудыг ойрхон давдаг. Тийм бахан. Энэ бурхнаа яа залцсан байна. За ийм учиртай тэгээ бид нар бол Монгол одоо гэр өргөнд бас яг нэг талдаа хүн ирээд асууж хамгаалсан ч гэсэн бид нар Монголын одоо бас аядаг жилдээ явж одоо энэ тэтгэлийн дайвар энэ ч гэсэн ингээ хууч манай гандангийн тэгээ манай богдын одоо өргөө мөргөнд байдаг манай дээр үеийн байдлаар үтээсэн даав энэ төр ингээд тэргээр юм бүтгэн Монголоо тэгээ бас яг энэ бол манай Монголын чөлтийн
болчихтой шүү. Манай өндөргийн гаргасан юм хяалтаа зах гэдэг юм хар захтай дээр үүссэн байдаг шүү дээ. Тэгэхээр нэг хилэн байдгүй юу? Одоо тийм буцтай гэдэг байгаа чинь одоо тайлбарлал нэлээд юм байгаа агдарны уцтай юмуд байгаа. Тэгээд энэ бусад алдрын юм дайвар өгдөл ингэж хармаар хийсэн харагддаг. За манай богдын одоо зохиосон дээр санаа бодсон уцтай юм байна. Манай өндөр богд бол тийм тэгэлчтэй олон ном бичээгүй. Бичиг төрөхтэй мэрэгэн хүн байгаа үгүй. Утгандаа мэрэгэн хүн байсан гэж шиг. Тэгэхээр яг цаад дээр агуулгаар юм байгаа өндөр хүн байсан. Бид тэрийг гарч зураг бичиж чадах хийгээгүй гэх тэгж яа. Тэгэхээр манай богдын бол тэр бүгд маш их утгатай. Тэгэхээр бол тэдний хийгээд бодоод байгаа юм бас тиймэрхүү санаатай явж байгаамаа. За тэгээд өөр тахилч юм. Тэгж яг нэг 5 өнгийн хатаг энэ төр ингээд хийсэн. Бас яг 5 яс сорын болох гэдэг. Ер нь хүн тэгээр төсөд бол одоо 5 янз сорын болохны ажлын нэг мөн чанараар тэгээр нь хийж байгаа. Тэгээ бас ингээд тэшээгийн одоо бид бурхандаа 5 яс сорын болохны мөн чанартайгаар гэгээр нэ гэдэг дээлтэй ингээд хорол тооноо хийсэн. Тэгээд тэшээд явандаа хэвээр. За тийм ээ. Тэгээ бас өөрсдөө бохож үтэн асуулт зорж өөрсдөө мэдчихэж байгаараа. Тэгээд одоо он гараа 25-наас хүмүүс сайхан хичээнэ өөрсдийн тоо ус юм чинь бүтэн сайдрын өвдөлтөө сайхан 10 цагт энэ хичээл номоо явуулах юм дэр болно. Тэгээ хагассан босод өдрүүдээ 3 дахь өдөр энэ бид нар хичээл номоо бол доктортаа шалгаараа явуулаад байгаа. Тэгээд тэрийг удаан өргөн болоод мөрөглийн энэ одоо хичээл хийдэг, астрологи хийдэг, нүнэ хийдэг, майнинг бүтээл энэ төр ажлыг гаргадаг гаргадаг краб гасдаг усраад аваа нас дээр юм За өнөөдөр Вашингтон DC орчимд амьдардаг, сурдаг бурхан шинтэй хүмүүс мөн одоо Монголынхон соёл уламжлалын дээдлийг хүмүүс цуглаад бид бүхэн үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоон сэргээ мандуулсан 113 жилийн ойн одоо баярыг тэмдэглэлээ. За бид бол 2018 оноос хойш энэхүү тэмдэглэлт өдрийг
одоо тэмдэглэж Эрдэнэтэн мэрэг дээр тухайн цаг үед болж байсан үйл явдлын талаар одоо илтгэл тавиулж өөрсдөө одоо богд игэн болон бусад энэ үндэсний эрхчлөөний хувьсгалд оролцож байсан лам хуургуудынхаа бас гүйцэтгэсэн үүргийн талаар бол ярилцаж за мөн өндөргээний айлдсан цагийг тохиолуулах судар тэргүүднийг унших зэрэгээр бол тэмдэглэж ирсэн. За манай буддийн соёлын төв бол буддийн одоо ном сургаалыг дэлгэрүүлэхээс гадна Монголын одоо үндэсний уламжлал зан заншил мөн түүхийн талаар бол ойлголтыг залуу үедээ өгөх зорилготой. Тийм болохоор энэ 11 оны одоо үйл явц Монгол улс дахин одоо үндэсний эрхчлөөгөө сэргээсэн тусгаар тогтнолоо баттгсан за өөрсдийнхөө одоо үндэсний ухамсараа одоо сэргээж улс гүрнэн одоо туурга тусгаар болгосон энэ түүхэн үйл явдлыг бол бас залуучуудаа хүргэхийн тулд энэ үйл ажиллагаа явуулдгийг. За энэ жилийн бидний энэ тэмдэглэлт үйл ажиллагаа бол бас онцлог боллоо. Учир нь бид өөрсдийн одоо номын өргөөг одоо барьж байгуулж байгаа. Тэгээд шинээр одоо байгуулсан энэ номын өргөндөө бол өнөөдөр энэ үндэсний эрхчлөөг тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан 113 жилийн гойг бол тэмдэглэлээ. За энэ дээр бол бид голчлон одоо мэдээллийг бол залуу үедээ мөн одоо ахмад хүмүүстэй ч гэсэн хүргэх ийм зорилгын дагуу бол хийсэн. За энэ бол маш чухал ач холбогдолтой юм. Ялангуяа гадаад байгаа хүүхэд залуучууд бол үнийг бол сайтар мэдэх хэрэгтэй. Бидний өвгдөөс энэ үндэсний ухамсараа одоо сэргээсэн үүнээс үүдээд одоо 1921 оны хувьсгалыг хийсэн. За Монгол улс бол Чингисээс хойш 200 гаруй жилийн дараа бол ингэж өөрийн одоо тусгаар улсаа байгуулсан. Энэ бол бидний өвгдөөс маш урт удаан хугацааны тэмцэл түүний одоо үр дүн бий л байсан учраас үүнийг бол бид нэр хүнддэг учиртай. За нөгөө талаар бол тусгаар тогтнол мөн өөрсдийн одоо эрхчлөө эдгээр бүхд бол ямар үнцэнтэй байдаг. За үүнийг бол хамгаалж явах, үүнийг бол бас хайрлаж хүндтгэж явах учиртай юм а гэдэг ийм хүмүүжил ойлголтууд бол залуучууд байгаасаа гэдэг үднээс бид нар энэ өдрийг бол тэмдэглэдэг юм. Тэгээд мөн одоо бид буддийн соёлын төвийн өргөө болохоор бас бурхан шашны ном сургаалаа уншдаг. Ер нь бол бас бурхан шашин бол энэ 11 оны хувьсгалд бол онцгой нөлөө үзүүлсэн. 11 оны хувьсгалыг оройлон манлайсан хүн бол 8 дор богд явсандаа бодогд байсан. За мөн шашинны одоо сургаал номд нэвчирсэн олон улсууд мөн одоо шашнаараа нэгдэж монголчуудын одоо ив нэгдэл нэгэн чигт зүгт байгааг бол бас энэ шашин бол том түлхэц болсон учраас бид нар буддийн шашныхаа ном сургаалыг бол бас эндээ уншдаг. Одоо сүсэг бишрлийн одоо нэгдэх зарчмаар одоо бид бол хамтдаа байж за энэ одоо нэгдэл дээр үндэслээд бас өөрсдийн одоо түүх мөн одоо тусгаар байх, эрхчлөөтэй байх, уламжлал зан заншлын одоо дээдлэх зүйлийг бол энэ шашин соёлын одоо нэгдмэл бодол дээр бол үндэслэгдэж байх юм а гэсэн ийм бодлоор бол бас энэ арга хэмжээгээ явуулдаг юм а. За ингээд бид энэ Америкт суугаа мөн одоо бусад улс оронд сууж байгаа манай энэ төгөлдөр телевизрийг үздэг олон одоо хүмүүс бий. Үүнээс бол олон мэдлэг авдаг олон одоо үзэгчид сонсогчд байгаа. Тэдгээр хүмүүстэн энэ үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан 113 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Үүгээр дамжуулаад бусад одоо хүмүүс ч гэсэн энэхүү одоо тэмдэглэл баярын өдрийн одоо баярыг талархлыг бол та бүхэндээ бол өргөн дэвшүүлж байна.